ингээд влог сонирхогч танд өдрийн мэнд хүргэе. Ингээд цагаан сарын бэлтгэл эхэллээ. За Чамчин малтын гадаа ирсэн манай гэрээ хамгийн айхан дэлгүүр. Энэ гадаад нэг цагаан сарын бэлтгэнүүд хүмүүс нэ айлруудаар ачих ийм бэлтгэл авчиж тийм үү. Ингээд танаа авчиж тийм юм ингээд бэлтгэсэн байна юу кофе нууд байна. Ясан байцаа тийм байна. Ингээд ийм юмдаг бэлтгэнд авчиж тийм байна. Жимснүүд байна. За жимсний үнэт ямар вэ? Санахаараа манайхаа. Айдам 65,000 вон. Тэр 65. Яг мантаа яг нэг тань байна. Дэмбэр харин байна. Чарээс 800. Ямар яа юм бэ? Кафе чич байна. 8,000 вон байна. Чисэням. Соо чангаар 5,000 вон байна. Энэ тань чанарын жимснүүд ингээд бэлтгэнд өгд юм байна. Энэ хөргөлтөр ингээд ачсан байна шүү дээ. Хөргөлт гэдэг. Хэлсэн голсноо та. За цагаан сарынхаа уул боовыг Монгол 5-ны 2 давхраас авсан. Тэгээд ингээд 10 уул боо өгсөн чинь Евэн байхгүй гэж бодоодсэн чинь нэг Евэнгийн цуг өгч биш үү те. За цагаан сараар уламжлал болгон ширээн дээр тавьдаг гол хүнсүүд байгаа. Тэрийгээ охин болон дүүтэйгээ хамт хийнэ. Аль ч улс оронд ямар ч насны хүмүүс энэ уламжлал болсон хүнсээ өргөжлүүлэн өвлүүлж хийж байгаарэ гэж уриалж байна. За сараа охин өстой ялцуулж байна да. YouTube-аас хараад одоо ааруул бас хийхээр болсон. Ааруул хийхэд бол маш амархан юм байлээ. Хүний нутагт хэрвээ ааруул байхгүй байх юм бол ийм аргаар хийгэрээ гэдэг энэ хоёртаа бас зааж өгч чинь. Ингээд хараад сандайгээ зөөлөн гадээ 5 минут орчим ингээд хаад. Танаа. Ой. Бүх фэйдээ хийсэн. Шашуугийн ингээд шашууг хандна. Аниг бацаа тав. Вау, ийм шарсуу гарсан биш үү? За ингээд шүүсэн арцаа баг зэргийн элсэн чихэр сүйтэй холиод сайдар хутгана. За ингээд сүү ингээд уутан бүрээ сайн шахна. Ингээд сайн шахаад тэгээд үүдээ цаавал заавалж. Оо, манай нинжин хорхон аруулыг хийж гэж байна. За ингээд хатаа чинь ямар ч нэг 2-3 хоног хатаана. Цагаан сараар уламжлал ёсоор ширээн дээр байдаг зүйл бол мэдээж мах байгаа. За эдийгээ засахдаа бүгдээрээ баяр баясгалантайгаар ач холбогдол өгч засж байгаарэ. Тэр айлын тэр жилийн өнгийг илэрхийлдэг гэж үздэг. За тэгээд жаргал зовлон жаргал гэсэн утгаар 3, 5, 7, 9 гэд сонгоо тоогоор давхарлаж засдаг гэж хүүхдүүдэд хэлж байна. За ингээд идэ бэлэн боллоо, бууз бэлэн боллоо. Тэгэхээр одоо нэг цагаан будаа. Цагаан будаагаа сайхан шар тостой холиод баг зэрэг ийсэн сахар игээд үзмээ игээд утгалаа. За шиний нэгний өглөө хайртай ээжтэйгээ болон ах дүү нартайгаа захимаар зорлохоор салхинд гарлаа. За бид нэр Сөүл хотын Жүнгөө дүүрэгт амьдардаг. Шиний нэгний өглөө маш гой засарсан байна. Ингээд ойрхон намсан ууд руу яваад сайхан агаар амьсгалаад ирээ да. За уулан дээр манай дорнод нутгийн дүүнер бас ирсэн байна. Сайхан халуун цай сууж байна. Дээртэй нөгөөний юу?
Намсаа уулан дээр байдаг бэлэг дурсгалын газраас бас гой сонирхолтой юм авсан энэ манай хоёр. Нүүдээс амар шатлаа. жоохон ингэ завхах юм байна. Цагаан сарын үеэр намсаа уулан дээр хүмүүс маш их ирдэг юм билээ. За ингэ буцгаая. За цагаан сараар өөртөө зориулаад хамгийн дуртай гитар авсан. За манай хоёр үндэсний дээлтэйгээ хөрштэйгээ золгосон. За Монгол тавны боломжинд байдаг Монгол намаац гэх хоолны газар найз нар болон дүү нартайгаа хамт ороод үндэсний хувцастайгаа маш гоё дурсамжийг бүтээсэн. Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрд ёсны хамгийн том баяр. Цагаан сараар шинэлэх ёсон, ууц хөндөх ёсон, золгох ёсон, хадаг барих ёсон, цээрлэх зүйлгээд олон сайхан ёс жаяг байдаг. Цагаалх үеэрээ эвдээ найртай явахын бэлэгдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилдаг. Цагаан сарын үеэр бүгдээрээ энх хамглан эвдээ найртай ариун сайхан байхыг бэлэгдэн ухаан сарвал цэцэн цэлмэг мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхмэлдэг сайхан ёс заншилтай лээ. Ургах хулаан нарнаасаа цог химрийн элчийг авч уудам хөв тэнгэрээсээ уужрал авч ухаарлаа сэлбэж учран залгах хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлгэлж ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинлээрээ. За ингээд усан бар жилдээ илгээрээ энх хамглан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.